Тэгэхээр барилгын сайдаас өдөөс хойш хариултаа нэмээд өгч байх найдаж байна. Тэр хүн цуслын асуудал байгаа бол үнэхээр энэ бол дэндүү харамсалтай байна. Энийг бол шийдмээр байна гэдгийг бол бас зориод анхааруул. Тэгээ нэг нэмэлт асуулт байгаа. Тэгээ сүүлийн үед энэ АСЕМ-ийн бэлтгэл гэдэг одоо ингээ хэвлэлээр АСЕМа болич гэх шиг ерөөсөө энэ тийм яриа их явж ил да хийлам. Тэгээ энэ дээр одоо баахан бенз авлалаг энэ хаус барьж ийн гэн хятадын зээл тусламж аян чиглүүлж ийн гэдэг янз бүрийн хил амтай юм. Энд нэг үнэхээр ингэж байгаа мó. Бидний системд очихлоор одоо ингээд АСЕМтай чинь намайг одоо сайд байж захтай шийдсэн гэдэг холбоод тааш одоо энэ улсаа дампууруулах юм аваад иржүүл гэсэн ухааны юм ярих гэдэг шүү. Ерөөсөө тийм байхгүй шүү. Энэ чинь зүгээр олон улсын хурл бид сая ч гэсэн одоо ИПХ-ын том дээд хэмжээний улс игээл ямар нэгэн улс дампуурсан байхгүй гоц. Ямар дампуурыг хийгээд болоод байдгийг. Гэхдээ яахлаар энэ АСЕАН дээр болохоор ингээд ийм хил ам гараад нэг л улс л сүйд болоод байгаа юм бэ. Яг ямар төсөв яаж зарцуулагдсан, юу нь үнэ, юу нь худлаа энийг нэг чуулган танхимд хэлээд өгөөч. Энэ хариулт их чухал байна. За, болд гишүүний тодтогдол асуултанд хариулъя. АСЕМ-ийн ач холбогдол Монгол улсад үзүүлэх нөлөө нэр хүнд олон улсын гадаад бодлогын эдэргээд ач холбогдлын талаар маргаж байгаа зүйл бол огт гарахгүй. Монгол улсын засгийн газар за гүйцэтгэлийг тэргүүлж байгаа ерөнхий сайдын хувьд бол хариуцлагатаар хэлэхэд бид нар бол АСЕМ-ийн бэлтгэл ажил бол ямар нэг илдв зүйл болохгүйгээр явж байгаа. Үндэсний бэлтгэл хорооны ажлыг ерөнхий сайд бол ахаж хариуцж ажиллаж байгаа. Үндэсний хорооны зөвхөн одоо том бүрэлдэхүүнтэй хурлыг би 12 удаа зарлаж хуралдуулж асуудлуудыг шийдээд явж байгаа. За салбар 8 хороо бол дэд хороонууд бол өөр өөрсдийнхөө хурлыг энэс олон дотоо хуралдаад асуудлуудаа үндэсний хороо руу оруулж ирээ шийдээд явж байгаа. АСЕМ-ыг өндөр хэмжээнд зохион байгуулна. Бид нар сая бол бас ОСЕ-гийн хурлыг бол өндөр хэмжээнд зохион байгуулж бусад орнуудад бол үлгэр дуурайл үзүүлэх хэмжээнд бол зохион байгуулсан АСЕМ-ийн хурлыг үүнээс дутгааргүйгээр зохион байгуулалт болон одоо бусад одоо төв Ерөнхий сайдын микрофоныг тэр нэг барилгад барьж байгаа юунуудыг ажиллах. Тийм. Ингэж АСЕМ-ыг бол зохион байгуулна гэдгийг хүсэж байна. За барилгатай холбоотой асуудлууд дээр Баян Сэлэнг сайд ороод ирсэн байна. Тодруулаад нэмээд яачих. Тэр барилгатай холбоотой мөн хөрөнгө оруулалттай холбоотой зүйл бол бид нар бол ямар нэгэн байдлаар төсөвт аль бол гачаад өгөхгүйгээр хувийн хвшлийнхнийг оруулж ирээд бусад санхүүгийн хөөсөөр мөн бусад улсуудаас бас санхүү болон зохион байгуулалтын бусад тусалцаа авах замаар аль болох төсөвт бол ачаад өрөхгүйгээр гэхдээ зайлшгүй одоо гарах шаардлагатай зарим зардлыг бол төсөв дээр бас суулгаад ингээд бид нар бол АСЕМ-ыг өндөр хэмжээнд бол зохион байгуулах болно гэдгийг хүсэж байна.